Сайн уу шимжлэхэндээ тавтай морил. За өнөөдөр Blackpink-ийн 10 жилийн ой баярын талаар ярилцсан. Ерөөхдөө муу сайн маш олон тэм сенсацууд гарч байгаа. Тэгтээ тэр дундаас ерөөхдөө бол Jisoo уйлахад бол нэлээх сэтгэл өвдсөн. Тэгээ тэр талаар ярилцсан. За ингээд бичлэгээ эхлүүлцгээе. За юун төрөнд Blink-чүүдтэй 10 жилийн ой баярын мэнд хүргэе. Blackpink ингээд үүсэн байгуулагдаад 10 жил өнгөрсөн байна. Би бас ер нь 2016 оны 8 сарын 10-ны доторыг Blackpink-ийг анх сонсчихсон. Blink-үүд 3 хуваагдаад байгаа. Нэг нь болохоор 8 сарын 8-нд дөрүүлэнгийн ингээ хамт байхыг хараад, лав үлэхийг хараад, шууд амжилтыг хийхийг харж байгаа нь ингээд юу юм биш үү, хангалттай юм биш үү гэдэг юм сэтгэл хансан фэнүүд бол байгаа. За нөгөөт нь болохоор 10 жилийн үйл ажиллагаагаа энэс илүү өргөн хүрээтэй те маш гоё том тэмдэглэхгүй яасан бэ гэдэг тийм фэнүүд байгаа. Гуравт нь болохоор энэ үйл ажиллагаа нь бүр тэр чигтээ ингээ таалагдахгүй байгаа. Фэнүүд байгаа. Ийм 3 төрлийн фэнүүд байгаа. Blackpink-ийн 10 жилийн ойд уригдсан 40 фэнд ямар бэлэг зориулсан бэ гэхээр яг нөгөө адилхан сарнай. За бас дээрэс нь нэг тийм Blackpink-ийн логотой CD юм болов уу. За тэгээд хамгийн анхаарал татсан зүйл нь болохоор 6900 вон буюу 17,000 төгрөгийн будааны бэлэг өгсөн. Энэ бэлгийг авсан Blink-чүүд сошиал дээрээ ингээд тавьсан чинь Blackpink фэнүүдтэй ямар хямдхан ханддсан бэ гэдэг тийм шүүмжлэл авсан. Бүр 17,000 төгрөгийн будааны бэлэг өгөөдөхтэй яах вэ гэд бэлээ. Тэгээд шүүмжлэл төртөж эхэлж байгаа юм да. Тэд бүгдээрээ тансаг зэрэглэлийн брэндүүдийн элч шүү дээ. Зүгээр л их дэлгүүр ороод фэн бүртээ нэг уруулын будаг авахд л өмнөөс дээр бэлэг болох байлаа. Тэгтээ ердөөд ч хүнийг л уурсан. Ийм халуун цаг агаарт будааны бэлүүд тараахаар сонгосон нь өөрөө хачирхалтай юм. Гэтэ энэ ердөө л 7,000 вон үнэтэй байсан гэхээр 10 жилийн ой гэдэг Blackpink-ийн хувьд маш том үйл явдал учраас фэнүүд нь илүү дурсгалтай, чанартай зүйл хүлээж байсан. Хамтлагийн нэр брендийг ашиглахыг хүсдэг мөртлөө хамтлагийн үйл ажиллагаа хийхийг хүсдэггүй мэт харагдаж байна. Хэрвээ үнэхээр соло уран бүтээлдээ төвлөрөхийг хүссэн бол гэрээгээ сонгохгүй байсан ч болох байлаа. Blackpink магадгүй хамгийн үнэнч фэнүүдтэй хамтлагуудын нэг байх. Бид тэдний шинэ хөгжмгүй 1260 хоногийг давж 10 жилийн карьертай ердөө 37 дуу гаргасан байхад нь л дэмжсээр ирсэн. Blackpink анти фэнүүд одоо Blink биднийг ингэж хэлж байгаа. Хөөхөдөө Blackpink-ийн гишүүд Blink-үүдэд тоохгүй байхад Blink-үүд нь бидрийг тоогооч гэж үргэлж гуйдаг гэдэг комент ирсэн. Тэр тэгтээ надад бол аим хүнд туссан. Одоо нөгөө фэнүүд юу вэ гэхээр одоо Blackpink-ийн дөрвөн гишүүний дөрүүлэнгийн ингээд харсан байхад хангалттай штэ. Та нар өөр яах гэдэг юм бэ гэдэг фэнүүдийн талаар ярив. Тэр нь болохоор би ингээд сая бодоод үзлээ л дээ. Өөнөр Blackpink чи 2026 онд 2 сард бидэнд альбом өгсөн. Тэгээ саяхан бас тоглолтоо хийгээд дууссан. 8 сарын 8-ыг бид нар бас илүү их ингэж чухалчилж үзээд байсан юм болов. Гэхдээ яг хөө 8 сарын 8 бишээсэн ч гэсэн бидэнд бас 2026 онд маш том бэлэг барьсан. Тэгээ солоогоороо маш сайн дуунуудаа гаргаж байгаа. Тэгээ хамгийн ингэж ойлгосон зүйл нь болохоор шууд ер нь бол ингэ соло карьерийнхаа хэдэн жилийнхаа төлөвлөгөөг ингэ гаргацсан. Өдөр болгон тэрэндээ ингэ хүсэл тэмүүлэлтэй ингэ дээшээ яваад байгаа юм байна. Бүр ингэ үнэхээр их тэмүүлэлтэй. Тэр 11 минутын шууд амжуултаар ингэ шууд мэдсэн. Тийм болохоор нэрэл дөрүүлэнгийн 8 сарын 8-нд дөрүүлэнгийн ингэ харахад нэрээ гоё юм байна гэж би бодож байгаа байхгүй юу? Арван жил болох ч учраас Blink-чүүдэд маш их хүлээж байгаа. Гэтэл ер нь бол 8 сарын 6 хүртэл ямар ч тийм мэдээлэл гарахгүйсэн шүү дээ. Одоо special content буюу одоо хөрхөн яг 4 жилийн ойд нөгөө нэг How You Like That-ийг ингээд Frozen-гийн дүрд орж ингэж тийм special content ингээд цацчихсан шүү. За тийм special content цацах юм байна гэдэг амар их гоё төсөөлж байсан чинь 8 сарын 6-нд YG Entertainment-аас 10 жилийн ойгийн Meet and Greet гэдэг хэмжээ тийм арга хэмжээгээр зохион байгуулалт бөгөөд тийм 40 Blink-ийг адтан гэх тийм азар сонгоод 40 Blink-ийг сонгонгуудаа тэмдэглэн гэдэг мэдээлэл гарсан. Тэнгүүтээ хамгийн бас амар хурцлагдсан зүйл нь болохоор гэхдээ зарим гишүүдийн цагийн хуваараас болоод бүрэн бүрэлдэхүүнээр оролцохгүй байх магадaltaй гэсэн мэдээлэл цацагцсан. Туудахгүй яг YG Entertainment орой болж хахад Entertainment-ийн гадаа Goldbin зохиураар шууд YG Entertainment-ийн хаалга гэстэй 2-3 ном зогсон байгаа. Тэгээд ерөөхдөө тэр Blink бол саатуулагдсан. Одоо ингэ бүхэндлээ илэрхийлж байгаа хамгийн том сануулга болсон байлээ. Шууд одоо ер нь дэлхийн нийтээрээ одоо Blink-чууд энэ дүү одоо Blackpink-ийн дөрвөн гишүүн хаана байгаа юм бэ гэдэг тийм зүйл хаана байгаа бэ гэж гайхсан. Нөгөө өмнөх өдөр нь Lisa Thailand-д ээжтэйгээ одоо Dioros урам том уут бариад ээжтэйгээ хамт Thailand-д байж байгаа нь шүүмжлэлт өгсөн. Тэгээд бас дээрэс нь Rosie Америкт байгаа гэдэг мэдээлэл цацагдсан. Ялангуяа Америкийн папарацци дүрцсэн байсан шүү дээ. Тэгээд Black Label шууд Rosie 10 жилийн баяртай оролцсон гэдэг тэр мэдээлэл бүр гарсан шүү дээ. Тим хэмжээний байхгүй. Тэгээд туудахгүй бүх гишүүд 10 жилийнхаа үйл ажиллагаанд оролцсноо гэдэг мэдээлэл батлагдсан.
8 сарын 8-нд өдрийн 2 илүү 1 цаг үед шууд амжуултыг Weverse дээр хийсэн шүү дээ. Одоо тэр тогтчлт тэр 10 жилийн постэр одоо юу вэ те? 10 жилийнхаа шууд амжуултын үйл ажиллагааг хаана явуулсан бэ гэхээр Өмнөд Солонгосын үндэсний музейд явуулсан байна. Гэхдээ тэр үндэсний музейн түрээслэх янз бүрийн бүх асуудлыг Тайландын талаас ивент гэж даасан гэж аахгүй юу? Энд гэдэг ерөөдөө бол батлагдаагүй. Гэхдээ энэ бол ингээд хит хитэн газар ингээд яваад байгаа. Энэ дундаас Jisoo-д маш их баярлж байгаа фэнүүд байгаа. Jisoo яагаад вэ гэхээр яг ингээд 8 сарын 8 боллоо. Ер нь хамтлагийн 3 гишүүн ерөөдөө мэдлэгээ төвшүүлэхэд Jisoo ерөөдөө өөрийнхөө аппликейшн дээрээ шууд уучлалт гуйж байгаа тийм мэдээлэл хүргэсэн. Тэр дэхтэй ерөөдөө бол их бэлэнгчүүдийг амар их тайвшруулсан гэж би боддгоо. Тэгээ Jisoo болохоор анзаарах завдалгүй байтал цаг хугацаа өнгөрч аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Энэ жилээ надад өмнөхөөсөө илүү их харамсаж, уучлалт хүсэх мэдрэмж төрүүлж байгаа өдөр шиг санагдаж байна. Энэ 10 жилийн хугацаанд Blackpink-ийн Jisoo мөн хувь хүнийхээ хувьд маш олон зүйл тохиолдсон. Харин олон Блинкийг униглаж сэтгэлээр унахыг харах бүт зүрх минь маш их өвддөг. 10 жилийн ягаа бидэнтэй тэмдэглэж байгаад баярлалаа. Мөн та бүхний урмыг дахин хугалсандаа чин сэтгэлээс уучлалт гуйж байна. Jisoo ерөөдөө ингээд фэнүүд ингээд талцаад байгаа гэдгийг маш сайн ойлгосон. Хамтлагийнхаа ихч гишүүн учраас бүх хариуцлагыг өөртөө хүлээгээд уучлалт гуйж байгаа нь бүр үнэхээр тэгтээ бас амар сэтгэл хөдлөсөн. Аль болох олон фэнүүдтэйгээ уулзаж 10 жилийн энэ онцгой өдрийг хамтдаа тэмдэглэхийг үнэхээр их хүссэн. 10 жилийн маань бидний хувьд ямар үнцэнтэй чухал болохыг бид маш сайн ойлгож байгаа. Гэвч энэ удаад бидний зүгээс мэдээлэл харилцааны тал дээр ойлгоцож чадсангүй. Би энэ өдрийг баяр хөөр аж аргалаар дүүрэн өнгөрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн. Тиймээс сэтгэл дондор үлдсэн бэлэнкүүдээс уучлалт хүсээд бас та бүхэндээ маш их хайртайгаа хэлмээр байна. Уйлсныхаа дараа шууд маргааш нь мэдээлэл хүргэсэн байсан л да. Миний тэр уйлд бол яг сэтгэл хөдлөлөө бэлэнкүүдэд хараад уйлсан. Гэхдээ янз бүрийн таамаг битгий үүсгэрэй гэсэн. Би тэрнээр бол ерөөсөө таамаг үүсгэмээргүй байна. За тэгээд ерөөхдөө бол ийм болж өндөрсөн. Гэхдээ зарим фэнүүд яагаад Jisoo уучлалт гуйгаад байгаа юм бэ гэж яриад байсан. Тэрнийг тэрийг сайхан би ингээд тайлбарсан баха гэж бодож байна. Бичлэгээ эхлүүлэхээс өмнө ашигтай бактери унаа. Shiseido Farm-ийн 50 тэрбум ашигтай бактери. За тэгээд ер нь бол Hellpoint-ийн сан дээр 50% хэмнэрсэн байгаа. 5 литр таарагтад дүүцүүлж ашигтай бактерийг агуулсан 50 тэрбум ашигтай бактери. За дараагийн мэдээ нь болохоор ойрт болж байгаа K-pop мэдээллүүдийг тойрон байдлаар хүргэе гэж бодож байна. Jungkook V2 8 сарын 12-ны шууд амжилт дээрээ V сүүлийн 2 жил зүүн чихэн 100% сонсдог, харин баруун чихэн 30%-аас илүү сонсдгоо гэсэн мэдээллийг өгсөн. Одоо ерөөхдөө эмчит үзүүлээд им ууж байгаа гэсэн ч гэсэн цэрэгт байх үедээ энийгээ нэх анзаараагүй нэлээд удсан учраас хүндэрсэн гэдгээ бол шууд амжилтаараа хэлсэн байгаа. Харин Jungkook-ийн хувьд болохоор шилбэний хэсэгт нь ясны хугарал үүсгийн ирмэг дээр байгаа. Хугарал үүсгийн өмнөх шатанд орчихсон байгаа болохоор ер нь тоглолтууд дээрээ яг тийм хүчтэй өсөж чадахгүй байгаа. Бөгөөд хаяа нэлээд өвддөг. Тэгээ хаяа тоглолтын дээр гүүхийг хүсдэг ч гэсэн ерөөдөө өвдөлт маань мэдрэгддэг учраас хаяа гүйж чадахгүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн байгаа. Тоглолтуудаа дуусгасныхаа дараа ерөөхдөө урт хугацааны амралт авч эмчилгээ хийлгэн гэж хэлсэн. Гэхдээ тоглолт дуусах бол хаа байсан юм. Тэгээ хоёр гишүүн маань биеэ сайн бодоорой. Өөр нэгэн сонирхолтой мэдээ дуулахад Race-ийн хамтлагийн Love Attack дуу 2 жилийн өмнө гарсан бөгөөд саяхнаас эхлээд Melon Top-ийн 100-ийн 1-р байранд орсноор Race-ийн хамтлаг жижиг компани гайхамшиг гэж нэрлэгдээд байгаа. Тэгээ гайхалтай нь одоо хүртэл зарим нэгэн Солонгосын чартууд нэгт бичигдсэн хэвээрээ байгаа. Хамтлагийн гишүүд 1-р байранд орсноо мэдээд фэнүүдтэй талархан нулимс туслуулж шууд амжилт хийсэн нь бас хүмүүсийг маш их догтлуулсан бөгөөд 7-р сарын Октябрь хамтлагийн гишүүдийн нэр хүндийн үзүүлэлтээр Race-ийн хамтлагийн Won-ийн 1-р байранд орж тэргүүлсэн. Ер нь бол өмнөх саруудад Wonyoon, Karina, Jennie гэдэг ээлжлэн эхний байранд ордог байсан бол анх удаа ер нь алтартан бус хамтлагийн гишүүн эхний байранд орсноороо анхны тохиолдол болж байгаа. Гэтэл Love Attack гэдэг дуу бол K-pop сонсдог хүн бол ямар нэг аргаараа хэдийнэ сонсцсон байгаа. Та бүхэн тэгээд бичлэгээ дуусныхаа дараа энэ хамтлагийн дууг орж үзээрэй. За тэгээд сүүлийн мэдээ маань бол Altart Big Bang хамтлагийн 8 сарын 19-ны өдөр дижитал сингл болох BG гэдэг дуугаа цацгаар болсон. Мөн 2 хоногийн дараа буюу 8 сарын 21-нд дэлхийн аялын тоглолтоо Солонгост эхлүүлэх байгаа. Энэ мөчийг бодлон энэ дууг Тэсийн ядан хүлээж байна. Ерөнхийдөө бол Big Bang хамтлагийн гишүүд тоглолтын зардлыг өөрсдөө бас гаргаж байгаа гэсэн. Тэгэхээр маш том зүйл болох нь ойлгомжтой. За тэгээд энэ бичлэг маань энэ хүрээд дуусаж байна. Баяртай.